За бидний өгсөн промптоор ерөөхдөө эхний бичлэг нь бол гараад ирлээ. За энийг сонсч үзье. Mention hunchen. Ханьгуул хахчин. За нэг иймэрхүү фаны бичлэг гарч ирж байна. За сайн байцгаана уу? Төрөө байна. За YouTube сувг нээсэн байгаа. За миний ерөөхдөө иймэрхүү бичлэг одоо ийм алмасны бичлэгүүдийг та Facebook, Instagram, за TikTok-оос ер нь үзчихсэн байх гэж найдаж байна. За энийг ерөөхдөө хэрхэн хийж байгаа вэ гэдгийг сургалтаар нэгээр нь оруулахаар за YouTube ууц нээсэн байгаа. За одоогоор яг энэ бичлэгийг хийгээд за би 8 сарын 9-өөс хойш ерөөхдөө туршилтаар бичлэгийг хийж эхэлсэн. За тэгэхэд одоо миний TikTok маань өнөөдөр 8 сарын 30 гэхээр чи нэг ойролцоогоор 21 хоногийн дотор за 21.5 мянган дагагчтай. За тэгээд 154 мянган лайк цуглуулж чадсан байна. Зөвхөн TikTok дээр. За Facebook дээр гэх юм бол одоогоор 30 мянган дагагчтай болсон байна. За тэгээд бичлэгнүүдийн ер нь хандлтыг харах юм бол 4.3, 6.2, за 4.1, 1.3, за 2.3, 3.3 гэж байна. За 7.6, за 1600 гэдэг ч юм уу. Ерөнхийдөө бол хандлтыг бол маш их авж байгаа. За AI шинээр Монголд одоо орж ирж байгаа. Болохоор нэлийн тренд болж байна. За та өөрийн алмас чихгүйгээр янз бүрийн дүрийг бүтээгээд за өөрийнхөө онлайн шоп ч гэдэг юм уу те өөрийнхөө бараа бүтээгдэхүүн компанийнхаас сурчлагыг өөрөө хийгээд авах боломжтой байх нэ. За тэгээд энийг ерөнхийдөө яаж хийгээд байгаа вэ гэдэг хичээлийг нээс нь орж эхэлж байна. За юуны дөрөнд бидний ашиглах вебсайт бол за Labs, Google, ташаа зураас за FX гэсэн вебсайт байгаа. За энэ вебсайт руу орохоор The Whisk, Flow, Image FX, за Music FX гэсэн ийм дөрвөн ширхэг түүл гарч ирнэ. Бидний ашиглах хэсэг бол за Flow буюу VO3. VO3 нь юу гэх юм бол бидний одоо яг иймэрхүү бичлэг гаргаж аваад байгаа. За AI вебсайт байх нэ. За ийшээ Launch Flow дээр нь дараад орох юм бол за бид нар бол Монголоос хандах ирэхгүй учраас за ийм бичлэг гарч ирнэ. За тэхийн тулд бид нар ийшээ хандахын тулд тэрвээ та Chrome ашигладаг бол VPN татах хэрэгтэй. За VPN-ыг яаж татах вэ гэх юм бол Google руу ороод VPN for Chrome extension гэдэг ингээ хайчих хэрэгтэй. За тэгэхээр за free VPN for Chrome гэж за ийм VPN байгаа. За энэ VPN-ыг шууд одоо жишээлх юм бол би энэ дээр татаад үзүүлж байна. За add Chrome-ийн дараад за add extension гэдэг дээр дараад за ингэснээр таны VPN бол зөвхөн Chrome дээр ч нь бол сууж өгж байгаа. За энэ татсан түрүүнийхээ Chrome ашигладаг байх юм бол энэ дээр дараад за extension free VPN for Chrome гэж байгаа. За энийгээ сонгоно. За continue-ийн дараад start-ийн дараад за энийг location-ыг нь бол бид нар USA дээр тааруулах хэрэгтэй. За USA дээр тааруулаад за Virginia юм уу Oregon гэж байгаа. За ерөнхийдөө Virginia-г сонгол ерөнхийдөө гацалтгүй хурдан энэ бичлэгүүд гарч ирэх боломжтой. За VPN асаасныхаа дараа энэ вебсайтаар reload хийгээд за Launch Flow дээр дарч. За ингэснээр та VO3 руугаа ороод ирнэ. За new project дээр дарна. За одоо Gemini Google руу. За энэ болохоор яадаг вэ гэх юм бол за ерөнхийдөө ChatGPT-тэй бол модулийн хувьд бол яг адилхан. Ерөнхийдөө бол Google-аас гаргаж ирсэн хиймэл оюухан байгаа. Та Gemini-г ашиглахгүй гэх юм бол яг ChatGPT ашиглаж болно. За ChatGPT дээр одоо бид нар ерөнхийдөө бол AI дээр ямар төрлийн бичлэг хийх гэж байгаа вэ гэдгийг ерөнхийдөө хэлээд өгчих хэрэгтэй гэсэн. Gemini-ийн сул тал гэх юм бол монгол хэл яг тийм амар сайн ойлгох тал дээрээ ChatGPT-гээс арай сул байдаг. ChatGPT-гийн хувьд болох юм бол ерөнхийдөө монгол хэл бол нэлээд сайн ойлгоно. Таны хэлэх гэж байгаа санааг бол ерөнхийдөө маш сайн ойлгоно гэсэн. Gemini-ийн хувьд бол жоохон алдаа гараад байдаг. Хэрвээ та англи хэлтэй байх юм бол Gemini ашиглаж болно. Монгол хэлээр ерөнхийдөө юмнуудаа бичих юм бол за ChatGPT бол илүү дээр гэж бодож байна. Одоо жишээлх юм бол за алмасны талаар бичлэг
За контент хийцгээ. За ямар хуу бичлэг хийх вэ гэдгийг одоо ерөөхдөө энэ дээрээ бичиж өгнө гэсэн. За эхлээд промптийнхоо эхэнд бол бид нэр за VO3 text to image text to video бичлэгний prompt бичиж өгөөч. За текст ихэнд бол ерөөхдөө яг ямар төрлийн вебсайт за AI дээр та бичлэг одоо промпто бичүүлэх гэж байгаа вэ гэдгээ ерөөхдөө эхлээд тодтогоод бичиж өгч гэсэн. За энэний дараагаар за үсэрхэг том алмас буюу алмасыг бол англиар ерөөхдөө Bigfoot гэж нэрлэдэг байгаа. За Bigfoot-ны ой дунд ганцаараа цоц буй prompt бичиж өгөөч. За тэнгуүдээ за влог хийж байгаа маягаар тий. За влог хийж байгаа маягаар үзэгчдийн өнцгөөс харуулж байгаа мэт. За өдөр нь болохоор за нартай байж болно, за бороотой байж болно, за жоохон бороотой гэж бичиж тий. Бороотой өдөр илүү сайн та промптн дээр таны гаргаж ирэх гэж байгаа бичлэг чинь яг ямар байх вэ гэдгийг та илүү сайн детальчилж нарийн өгснөөр таны яг хүсэж байгаа бичлэг бол гарч ирнэ. Тэгэхгүй гэх юм бол ерөнхийдөө ихэнхийн AI өөрөө мэдээд за танаас нь үүсгээд өгчдөг болохоор таны яг хүсэж байгаа тэр бичлэг сценийг чинь арай өөр төрлийн бичлэг гаргаад өгөх боломжтой гэсэн. Ерөнхийдөө бол энэ промпто маш тодорхой за деталь бүрийг нь бичээд өгөх юм бол таны яг хүсэж байгаа бичлэг гарч ирэх нэ. За бороотой өдөр байж болж байна. За Bigfoot өөр энэ дээр юу бичиж болох вэ? За ард нь за уулнаас бууж байгаа гэж бичиж байна. Уулнаас бууж байгаа мэт үзэгчтэйгээ харилцангаа ярьж буй. За энэ дээр dialog одоо энэнийхээ доор dialog юм байна. Dialog гэдэг нь юу гэх юм бол ерөөхдөө таны character буюу таны дүр одоо бидний хувьд бол ингээд за алмасны дүр маань юу ярих вэ гэдгийг энэ дээр бичиж өгнө гэсэн. За dialog энэ дээрээ за юу байцгаана энээр за влог хийж өгнө. Маг агараа болоосаа. Яа нэг иймэрхүү. Ингээд энэ промптоо шууд ингэ явуулчихна гэсэн. За тэгэхээр ChatGPT таны урдаас юу гаргах вэ гэх юм бол за ойлголоо. За VO3 текст видео хийхдээ их тодорхой. За кино камерын чиглэл, орчны дүрслэл, хөдөлгөөн гэрэлтүүлэг гэх бүгдийг зааж өгвөл илүү бодит үзэгчдийн өнцгтэй. За vlog style гэдэг ерөнхийдөө бол нөгөө влог хийж байгаа маягаар бичлэг маань гарч ирнэ гэсэн. За одоо таны гаргаж өгсөн энэ промптыг copy code гэдгийн дараад за тэнгуүтээ түрүүнийхээ VO3 руугаа ороод за энэ дээр шууд paste чинь. За энэ дээр анхаарах хэдэн байгаа. За VO3 fast гэж байгаа. За VO2 fast гэсэн ийм төрлүүд байгаа. За quality гэж байна. VO2 quality, за 3 quality, 2 fast, за 3 fast. Эдгээр юугаар ялгаатай вэ гэх юм бол VO2 fast нь болохоор ерөөхдөө ямар ч тийм дуу чимээ гаргахгүй гэсэн. Ерөөсөө таны зөвхөн дүрсэл гарч ирнэ. Тэгнээс таны өгсөн dialog гэдэг юм уу те орчны чимээг бол гаргаж өгөхгүй. За VO3 fast нь болохоор ерөөхдөө дуутай орчны чимээ гаргаж өгнө. За ерөөхдөө бичлэг чинь дуутай гарна гэсэн. Яриа dialog бас орно. За 3 quality гэхээр ерөөхдөө 100 кредит шаарддаг. За 100 кредит гэхээр ер нь нэлээд ашиггүй. За чанарын хувьд бол нэг амар ялгаа байхгүй. За VO3 fast-аар. Тэгэхээр ерөөхдөө бол VO3 fast-ийг сонгож өгнө. За output per prompt гэж байгаа. За энэ юу гэх юм бол нэг бичлэгнээс нэг таны энэ prompt-ноос 4 ширхэг бичлэг гаргаж 4 хувилбар гаргаж өгнө гэсэн. 3 хувилбар гаргаж өгч болж байна. 2 хувилбар гаргаж өгч болж байна. За 1 хувилбар гаргаж өгч болж байна. За үнийн хувьд байх юм бол за нэг бичлэг нь 20 кредит өргөддөг байгаа. За VO3 fast дээр за 4 бичлэг гэх юм бол та
20-оо 4-оор үржүүлэхээр 80 гэрдээ тасагдана гэсэн. За сургалтын зарчмаар юм чинь ерөөхдөө 4-ийн сонгочийг хийж эхэлж байгаа хүмүүс ерөөхдөө бол дандаа нэгээр сонгож болно. За ихтэй 2-оор ч юм уу те 4 мөр бол нэг амар хэрэг байхгүй. За одоо энийг шууд ингэ явуулчих. За таны бичлэг оролцоогоор нэг 2-оос 3 минутын дараа бол ерөөхдөө бэлэн болоо гараад ирнэ. За бидний бичлэг бол ерөөхдөө гараад ирлээ. За бороо орж байгаа. За влог хийж байгаа маягаар бид гаргаж өгсөн. За бидний ерөөхдөө яг үсчихсэн дүрсийг бол гаргаж өгч байгаа шиг байна. За үзье. За юу байцгаана шинээр влог хийж сурч байна. Намайг дагаарай залуусаа. За эхний бичлэг нь бол нэг иймэрхүү. За хоёр дахь хөлбөрийн үзье. За юу байцгаана шинээр влог хийж сурч байна. Намайг дагаарай залуусаа. За юу байцгаана шинээр влог хийж сурч байна. Намайг дагаарай залуусаа. За юу байцгаана шинээр влог хийж сурч байна. Намайг дагаарай залуусаа. За нэг ийм 4 төрлийн бичлэг гаргаж өгч байна. За эхний бичлэгэн дээр гарч байгаа алдаа гэх юм бол за энэ дээр камер нь ингэж гарч ирж байна. За хоёр дахь бичлэг нь 2 дахь болон 3 дахь бичлэг бол ерөөхдөө дагуу гарсан байна. За 4 дахь бичлэгэн дээр алдаа гэх юм бол за гар нь хүний хэлбэртэй гарч ирж байна. За энэ бол ерөөхдөө 4 хөлбөрөөр гэж сонгохоор ерөөхдөө нэг иймэрхүү алдаа гарч ирдэг. Тэгэхээр 2 юм уу 1-ээр хийхлээр ерөөхдөө бол алдаа нь бол арай гайгүй болоод идэг. Та промптыг хэр нарийн бичиж өгнө төдий чинэгээрээ таны гаргаж ирж байгаа дүрс чинь ерөөхдөө алдаагүй гарч ирнэ гэсэн. За одоо энэ дээр бүүнөр арай өөр сцен дуршиж үзье. За ямар сцен дуршиж үзэх вэ гэх юм бол за саяны алмас за модон донд тар барин дуулж буй дүрс за тэгэнгүүтээ галын хажуу сууж байгаа. За түүдэг галын хажуу түүдэг галын хажуу за шургай модон дээр сууж буй сцен за тэгэнгүүтээ дуулах үгэн меншин гэдэг ч юм уу те меншин хончин юу гэдэг вүлээ дуун хоньгоо бол өгчин хоньгүй бол энэ гэдэг ч юм. За ингээд өгчээ. Дуулах үг одоо нэг аяыг нь бол хипхоп байлгаж болно, эсвэл зүгээр ардын дуу байлгаж болно, удаан эмнэлтэй, гитартай гэх янз бүрийн тэрийг нь илүү детальчлах гэх юм бол бас ерөөхдөө нэлийн таны яг хүсэж байгаа бичлэг гарч ирнэ гэсэн. Энэ ерөөхдөө жоохон туршилтаар болохоор ийм богинохон заавар өгч байгаа. За тэгээ гарч ирсэн энэ промптыг нь copy code гэж хийгээд за энэ дэр ингээд гаргаад авчнаа. За бидний өгсөн промптоор ерөөхдөө эхний бичлэг нь бол гараад ирлээ. За энийг сонсч үзье. Меншин хончин хоньгуул хагчин. За нэг иймэрхүү фаны бичлэг гарч ирж байна. Меншин хончин хоньгуул хагчин. Меншин хончин хоньгуул хагчин. За энэ дэр бас нэг юм байна. Меншин хончин хоньгуул хагчин. За нэг иймэрхүү ингээд сцен гаргаж аваад за энэ бичлэгүүдээ ингээ хийгээд авах боломжтой байх нэ. Түрүүн бидний яг өгсөн промптын дагуу болвол за алмас ой модон дунд за гитар барин дуулж буй дүрс за түүдэг галын хажууд за энэ түүдэг гад байна ой модон дунд за тэнгуүтэ шургай модон дээр сууж байгаа гэд. За шургай модон дээр ингээд ерөөхдөө бол ингээ бүх деталь юм. Одоо та энийг өдөр болгож болно. Цаана нь эсвэл ой модгүй зүгээр тал газар гэж болно те. Монгол ир байлгаж болно. Хон мал амтан байдаг ч юм уу те. Эдрага бүгдийг яг энэ промптн дээрээ хэр тодорхой бичиж өгнө, хэр илүү гоё баялаг болгож өгнө төдий чинэгээрээ яг таны хүссэн дүрс маань гарч ирнэ гэж
За энэхүү бичлэг маань таалагдсан бол лайк дараад subscribe хийгээрэй. За тэгээд дараагийн бичлэгүүд болон сургалтуудыг маань цагааллгүй та өөрөөр notification аавна. За энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараад за subscribe хийгээрэй. За тэгээ манай Facebook page дээр сургалтын мэдээлэл байгаа. Та хэрвээ илүү гүнзгий за маш одоо яаралтай AI-ыг яг сурмаар байх юм бол за манай Facebook руу холбогдоод Facebook page руу холбогдоод за чат ботоос сургалтын мэдээлэл аваарай. За тэгээ ерөөхдөө бол хямдрал зарласан байгаа. За тэгээ бүгдэнд нь амжилт дараагийн бичлэг хүртэл түр бай.